цаг улиран одох тусам юм түүхэн үнэн тодордог гэсэн. Аав минь энэ өнгөрсөн замд бол яахан аргагүй хооч үед нь энийг хэлж хүн зүйтэй маа гэж бодсон. Мангаргийн улсын хурааны улсын болцооны гишүүний продукцийн аралдан улс аймгийн болгон сумын далсан гад сотон хүлээдний яслал болж байна. Би нэг санал хэлсэн юм. Энэ аавынхаа тухайн сайхан ном гаргаач та нар гэж. Тэгээ бас нэг маш сайн хүлээж авсан. Хамгийн би бодсон. За яг нэгэн аав минь олонний анхаар татсан, олонд их домог болон үлдсэн хүн юм болохоор энийг тэнд нь хөлөгдөөд магтан бичих асуудал онцгой. Ийм учраас яг л байгаа бод байдлыг олохын тулд одоо бүхэл архив материалыг цуглуулсан. Төрхөөс нь ахуулаад дуусна хүртэл явах юм байна гэж ойлгосон. Нэр хөнгөрсөн үү? Өнгөрсөө. Уурга бардг нь үү? Уур нүддэг нь үү? Уурга бардг нь бодлоо. Аавыгууд адуучд гэнээр хайрлаа. Адууч. Тэгээ одоо бодохдоо зэрэг тэр адууны тэнгэртээ сайхан хүн болно гэж тэр адууч гэдэг нэрийг өгсөн байж мэднэ. Доржийн адууч хэмээх хүний Замбуулингийн алган дээрх заяа тавлингийн хоймрыг онож ирсэн хувь заяаны хязгаар нутаг ховдын Алтай сумын Борцонжийн ёлхны нуурын зоо хэмээх их баян бүрд цэлэсхийн угтна. Туула жилийн намраар айлчлан ирсэн айлын ууган хүү адууч нь хээлэн бидэрдэх бодон чулынхаа боригоог сонсон харьгаанд нь хаах улын ирээдүйн тэмүүллийнх нь жигүүр урган таринжээ. Тэртех 1936 он. Нар салхинд ганцхан дайланбан альчуураар толгойгон боосон, хуучин булгаарын гутал хөлдөөж ийсэн, яман зарган дээлийг жимбитл бүсэлсэн малчны хүү ардын цэргийн албанд алс баруун хязгаарын Алтай сумын Тэмэн замын ар хэмээх газраас мордсон гэдгийг. 1937 оны хавар айрмын хэмжээгээр баг дарга байлдагч нараас Монгол хүчийн мэдлэгээр шалгалт авч уг холбоо сумангаас 5 хүн тэнцсэний нэг нь адууч байсан юм. Ийхүү 1937 оны 5 дугаар сараас цэргийн ерөнхий сургуулийн улс төрийн ангид тусгай маш шахуу хөтөлбөрөөр суралцаж эхэлсэн. Ингээд 1939 онд цэргийн ерөнхий сургуулийн сонсогч байхдаа ирээдүйн гэргийтэйгээ танилцж байсан түүхтэй. Түүний хааны Увс аймгийн зүүн хангаал сумаас нийслэл хотод дөнгөж хөл тавиад удаагүй төрсөн эгчиндээ байсан гэдэг. Манай ээжийн эгчиг Долгор гэж хүн байдیں۔ Тэрний нөхөр Дармаа гэж хүн бий. Тэр бас цэргийн газар байж байгаа аав хоёр тэднийхээр орж гарч байгаа л манай ээжтэй танилцсан юм байл. Халахын голын зарлагдаагүй дайн эхэлж адууч тушаал аван нөхдийн хамт өдөр шөнөгүй шуурхаа довтлогон хамар даваанд хүрэлцэн иржээ. Маргааш өглөө нь лавсүрэн жанжин тушаал уншижээ. Адуучийг ахлах улс төрийн удирдагч цол мөнхөө домогт 6 дугаар морин дивизийн улс төрийн хилтэст намын ажлын зааварлагчаар томилон ахлах төслөг цол олгожээ. Алдарт 6 дугаар морит дивизийн дайчин нөхдийнхэн хамтаар Японы төрөмгийлэгчдээс их орон газар нутгаа хамгаалан байлдаж ялалт байгуулан дайныг дуусгасан байдаг. 1942 он Алтай нутгийн хүү адууч Хинтээ аймгийн 6 дугаар морин бригадын 32 дугаар хорооны улс төрийн орлогчоор томилогдох болов. Ингэснээр намын үзэл суртал
чиг үүргийг чанд мөрдөн цэрэг ирсийг эх оронч байх, эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө амин хайргүй зүтгэх эр цэргийн ёс зүйг төлөвшүүлэх үүрэгт ажилд тохон томилжээ. Гэвч 6 дугаар Марин бригад 1944 онд Гоминдааны цэрэг хасхийн зэвсэгт туслах хоорондын мөргөлдөөн манай нутагт цөмрөн орж ирэх аюулаас урдчлан сэргийлэх үүргийг хүлээсэн байна. 1944 оны 4 сарын 8-ны өглөө Хинтээ аймгийн төв Өндөр хаанаас 2000 зэрэг 200 гаруй офицер байлдааны төвшөрийн дохиогоор Марин марш хийж хөдөлсөн байдаг юм аа. Их Чингис хааны үед бол Монгол морд бол 10,000 гаруй километр давхиж үлээсэн баг. 2,000 гаруй километрт бол явсан тэр морин маршийн тухай. Энэ бол хамгийн сүүлчийн одоо Монголын морин цэргийн одоо гавьяат үйл. Ховд аймгийн Үнс сумын Улаан үзрийн Намаржаа гэдэг газар одоо энд 2000 зэрэг 200 офицер моринаас болсон. Тэр хээр газар буугаад хэд хоногийн дараагаар байлдааны жижиг хөрзөн бариад 2000 зэргийн байр, халуун ус, хоолны газар зэвсгийн агуулга барьсан. Энэ цэргүүдийн байр. Байрныхаа одоо суурь чулуугаар хийсэн. Энд цонхыг бол Ямааны арсыг зулмаад сайн татаж сунгаад шилийг орлуулж цонх хийсэн. Энэ улаан уулаас барилгын сур хийх чулууг өөрчилсөн. Булган сумын улаастай газараас болон Үнчийн дээд талаас барилгын модыг татахтан бол нүхлэж эмийлхэн бөөргөн дээр тохоод тэмээгөө мориороо чирж мэрдэг байсан байна. Тэр улаан үзэр уулаас нүцгэн чулуу татсаар байгаа нуран шархалтсан цэргүүдийг тэр халуунч нь хуц өмсч чадахгүй шүү дээ. Тэгээс нуран шархалтсан өөхөндөө сайлуулж тавьж эдгэжсэн гэж байна. Жинхэнэ цэрэг шиг цэрэг байсан тулдаа тэр хээр газар тэр байраад ашиглалтанд оруулж тэнд өвөлдсөн. Ёстой төрийн далбаа хайрлаж яваарай үеийн Ард түмний их хамгаалалт амьдралын төлөө тэр 2000 зэрэг өөрсдийнхөө бүх хүч юу байдгийг бүх юм гаргасан гэж байна. Марин бригадын марш нь аимшигт бичин жилийн зуд хайхэр хатуу хавар цагийн хүнд үед алс холын замд бэрхшээл бүхнийг даван туулж өргөсөн тангарахта үнэнч цэрэг ирсийн тэсвэр хатуужилдор эх орны даалгаврыг чин үнэнчээр биелүүлсэн түүхэн үйл хэрэг болсон юм. Цулгуу зэлүүд газар цэрэг ирсийн байр барих асар хүнд нөхцөлд хоёр нарны хооронд цөхрөлтгүй хөдөлмөрлөн хүнд хэцүүг үл тоон бригадын бие бүрэлдэхүүн давж гарсан нь гайхамшигтай. 6 дугаар Марин бригадын гүйцэтгсэн үргийг нь өндөрөөр үнэлж байлдаан гаргалгүй, цус урсгалгүй тулсан аюулыг зайлуулж чадсан нь армийн түүхэнд дурсагдж байх ёстой гэж хурандаа генерал Женжин Лавгсрун армийн генерал Доржнор чухалчлан тэмдэглэжээ. Адууч нь 1945-аас 1948 онд намын шинэ хүчний дээд сургууль суралцаж төгсөх хугацаанд дэгж өрөм хатуу цалин мөнгө гэж байхгүй дайны дараах он жилүүд байлаа. Болж шинэ хүчний дээд сургуулийг намын дээд сургууль одоогийн тийм ээ. Тэрийг төгсгöd цалин байхгүй. Ээж ажилгүй. Тэг яаж болох шийдсэн юм гэхээр тэр манай хамгийн том эгч 3 настай байхад нь зүүн хангаа ороод ээжтэйгээ уулзаад айл дөрвөгдөж өссөн байсан. Тэгээ охиндоо одоо тэр хурган дотор кичнээн хурган дотор гэлээлгээл тоосон мос тэрийг л манай ээж аривжуулдаг. 3 жил сурахад нь хүний сайхан ухаанаар ээж аав юм нь хоолны цагт хүргэсэн гэж боддгийг. 1949 оны 9-р сард 6 дугаар Марин дивизийн буурин дээр байсан Тамсгийн 14-р хорооны улс төрийн орлогчоор томилогдсон ажиллаж байлаа. Гэсэн ч төдөөдлгүй татан буугджээ. 1951 онд Ховдын 14-р хорооны улс төрийн орлогчоор ажиллаж байсан ч 1 жил хүрэхгүй хугацаанд мөн л татан буугдсан байна. 1952 оны 9 сарын 21-нд 6 дугаар Марин дивизийн буурин дээр байсан Тамсгийн 14-р хорооны улс төрийн орлогчоор ажиллаж байсан 2 жил хүрэхгүй хугацаанд мөн л татан буугдсан байна. 1953 оны 9 сарын 21-нд 6 дугаар Марин дивизийн буурин дээр байсан Тамсгийн 14-р хорооны улс төрийн орлогчоор ажиллаж байсан 2 жил хүрэхгүй хугацаанд мөн л татан буугдсан байна. 1954 оны 9 сарын 21-нд 6 дугаар Марин дивизийн буурин дээр байсан Тамсгийн 14-р хорооны улс төрийн орлогчоор ажиллаж байсан 2 жил хүрэхгүй хугацаанд мөн л татан буугдсан байна. 1954 оны 9 сарын 21-нд 6 дугаар Марин дивизийн буурин дээр байсан Тамсгийн 14-р хорооны улс төрийн орлогчоор ажиллаж байсан 2 жил хүрэхгүй хугацаанд мөн л татан буугдсан байна. 1954 оны 9 сарын 21-нд 6 дугаар Марин дивизийн буурин дээр байсан Там
Харин 1954 оны 8 дугаар сараас эхлэн Ховд аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дараагаар томилогдсон ажиллах боллоо. Аймгийн Ховд аймгийн хариуцлагатай нарийн бичгийн дараагаар ажиллаж байхад би 1 настай байсан. Анх томилогдсон шүү дээ. Маань яг энд ажилладаг байсан. Өнөөдөр энэ одлын дараа аавынхаа ажиллаж байсан энэ байшин минь түүхэн болон барилгуулаад үлджээ. Хөдөөж явах хоршоолох, соёлын амьдрал, соёлын давтангаа явуулах, одоо сум орон нутгийг бэхжүүлэх, эрүүл мэндийн тэр салбар, боловсролын тэр салбарыг хөгжүүл тэр бүх ажлыг бол энэ хүн зангидж байсан. Яг нэг нөгөө хэлэхэд бол аймгийн нам хороо 1-р дарга, гүйцэтгэрийн дарга 2 ч юм бол ерөнхий өдөртөөр хангадаг хамаг халуун галзуухыг бол хариуцлагатай нарийн бичгийн дарга өөрдөг. 1961 оны 6 сарын 20-ны өдөр бүгд найрамд Монгол Ард улсын ардын хурлын зарилгаар Жарланд хот гэж байсан бол хов тавтуулахаар шийдвэр гаргасан. За ингээд одоо энэ бүтээн байгуулалт энэ барилга байшингаас гадна ягуун хүний зэмтэнд зам тавих, мод тарих, цэцэрлжүүлэх гих зэрэг ажил одоо улам одоо олон нийтийн одоо хүч зохион байгуулалтын ажил явагдаж байсан юм. Энийн хүчинд одоо хотын маань өнгө үзэмж өдрөөс өдөр сайжирж ирсэн байдаг юм аа. Тэнд одоо халуус ашиглалтанд орсон. Тэр Ховд аймгийн зочдууд л байж байна. Тэр театр байж байна. Энэ 12 айл орон сууц байж байна. Гих зэрэг олон соёл аж ахуйн барилга ашиглалтанд орж ажилд одоо буцалсан байдаг юм аа. Гудамжинд ингээд бид нэг ингээ хүүхдийн болохтой зэрэг ингээд явж явахтал нэг л хүн тэр улсууд тэр хүнтэй байн уулздаг. Тэр хүнлийн тэр аймгийн тэр аймгийг тэрхүүл удирдах байгаа юм шиг харагддаг. Ямар их мэдлэлтэй, ямар том дарга гэдэг хүн юм болдоо л гэж хүүхэд байхдаа бид бодож яахгүй дээ. Голдуулаад гудамжинд л улсуудаа уулзаад яриад зөвлөөл хийгээл ингээд тэгээд байдаг байсан. 61 онд юмдаг тэр нэг музей байгуулахад манай гэр ойрхон байсан. Халуун сувтай цай хоолыг ээж өгөхөд аавч энэгээр л яваа. Аавгаа нэг авчихэд бид нар хоолыг авч өгч илээ. Тэгэл энэ манай аав чинь дарахгүй шүү дээ. Яхаараа энд ингэ зогсож идэв. Өрөөндөө байдаг гэсэн амьд тэр үе тэгж бодогдож илээ шүү дээ. Төрүүлж одоо ажилдаа өглөөд ирсэн л байж яадаг. 200 жилийн огоор чинь одоо тэр аймгийн музейг чинь их маш богино хугацаанд 10 хоногийн дотор барьсан шүү дээ. Одоо хүртэл байж лээ 2 давхар. 40 настай ирчүүдийг, эдэр ирчүүдийг цуглуулж, зохион байгуулж энэ барилга бариулсан. Одоо тэр үе чинь одоо өндөө бол барилгын одоо тоног төхөөрөмж, машин механизм юу ч байхгүй шүү дээ 1961 онд. Ингээд энэ барилгыг одоо АМН одоо тэр залуучдыг зохион байгуулж өдөр шөнөгүй энэ барилгыг бариулсан. Тэр үе манай Ховдын залуучууд маань ямар их бүтээлж, эрмэгийг ажиллаж хөлбөрч байсан жишээ бол энэ барилга. Музейн барилгатай холбогдсон нэгэн түүх ярья. Энэ барилгыг барьж дуусаад дээврээ бодож байхад нь энэ модыг тарьж аваад зураг манай Ховд аймгийн архивт байдаг. Энэ юу хэлж байгаа хэрэг ажлыг бол ийм л цогцоор нь барилгаа барь дуусчихад л ногоон байгуулж явуулах модон нархалтыг зэрэг эхэлж байсан байна. Ингээд өнөөдөр энэ мод маань хэдэн настай вэ? 62 настай. Яг энэ барилгатайгаа ижил настай. Өнөөдрийн энэ ногоон төглийг бий болгох санаачлаг Адууш даргын үед тавигдж Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын 1-р багийн нутаг өвдөг хэмээх газраас авч ирж гудамж стадион, онгоцны буудал, театрын үүдэндээ тарьж эхлүүлж байсан түүхтэй юм. Ховдын одоо талбайдаар адуучгаа юу хэлнэ? Тэр хууль байсан. За маргааш энийг цэвэрлсэн байж энэ талбайгаа цэвэрлээд тэнд 3 мод суулгасан байгаараа гэвэл яг л тэнд энийг цэвэрлсэн тэнд 3 мод сая олсон байж ах чийтэй. Өнгөлөг өөдлөг сэхэтнүүд адуучгаатай их хамтарч ажилладаг гар нь нийлдэг. Өөрөөр хэлбэл ер нь багцлсан шагаач гэл байсан. 9-р ангид байхад бидний чинь бас тэр Ховд хотын төвд хийгдэж байгаа төрөл бүрийн бүтээн байгуулалтанд дайны субботникээр оролцож бид гэжсэн. Одоо байгаа 60 жилийн тэртээ баригдсан энэ одоо Ховд аймгийн тэр стадионыг дарга хариуцж бариулж байсан юм төвхтэй. Чухамгүй тэр стадионыг бариулж хахад адуучгаа өглөө 4 цагт бараг ирдэг байсан гэж манай одоо сургуулийн багш нар хэлдэг байсан. Тэд бас тэнд очиж ажиллана.
Тэгэхдээ А дарга ихснээ дараа хэрэг очих юм бол загнахгүй ч гэсэн бүр үнэхээр одоо тэр хөдөлмөр хийж ажил хийж байгаа тэр өндөр шаардлагатай Ховд аймгийн бүхэлд нь жолоодож байсан тэр хүний хажууд одоо унтаа тожигдоод очино гэдэг бол үнэхээр одоо батхад хэлэнд үнэхээр одоо ичгэвтер байсан байгаа. Нийтийн хөдөлмөрийг зохион байгуулалтаа субботноор энэ одоо стадыг бариулсан юм. Энэ стадыг бариулахад тэр үеийн залуучууд бол мөн төр хот ховдынхаа 200 жилийн ог амжилтаа утгахын тулд ямар шаргуу, ямар бүтээлч хөдөлмөрлж байсныг би зах зугаас мэдхийм. Энэ цэнгэлдэх барихаас өмнө талдаар наадам хийдэг байсан байхгүй юу? Тэгэл анхудаа одоо тэн чинь одоо цэнгэлдэхэд цөмөөрөө иргэн тойрон суудал сууж наадам үзэж хүн болгоогүй ямар сайхан одоо ингээд суудалтаар сууж бүх үзэх наадам үзэж ямар сайхан одоо шороон дээр суужсаас гүм хол байна гүм сайхан байна гэж ярьжсэн байхгүй юу? Энэ наадмын ногоон дэвжин дээр манай ховдчуудаас маш олон одоо бүгд төрсөн. Монгол улсын зам мемораас ахуулаад Нодингийн Монгол төмнө тэр дунд ховдчуудаа баярлуулсан авраг ханга, улсын зам Батүлжи, Начин Сосор барам энэ ногоон дэвжин дээр эндээс төрж, эндээс одоо гараагаа эхэлж тэр наадамж олно баярлуулсан ийм сайхан бүгд төрсөн юм аа. Одоо чиний авгах Баатар хөө байна. Миний дөө Монгол улсын гавь Тамирчин улсын начин Баатар хөө. Авгах чинь 1975 онд энд байрлаж төрүүлж ховдчуудаа наадамж олно баярлуулж байсан. Ер нь 71 оноос хойш 23-24 улсын цалдаа бүгд төрлөө шүү. Одоо ч ховдын театрыг шинжилэн байгуулах, шинжилж өөрчлөхөд их санаа зовдөг. Бүх сумуудаа үүрэг өгөөд, машаан гаргаж өгөөд, мэрэгжлийн багтараар явуулаад, ер нь тийм мэрэгжлийн баруун Монголын өвнөөс ардын урлагийн тэр өв сангаас үндэслэн тэр театрыг өөрийн гэсэн үндэсний нутгийн улсуудаар одоо бүрдүүлэхийг их хичээдэг юм байсан. Бүгд найрамдах Монгол ард улс, бүгд найрамдах Хятад ард улсын хэдийн шугамыг додотгон тогтоох хэлэлцээр нь манай хоёр улсын засгийн газрын эрх ашигыг харилцан хүндэтгэх байдал найрамдлын үзэл санааны үүднээс бүрэн хэлэлцэн тохиолцож элэгсэг дотно байдалд болж өнгөрлөө. Хилийн гэрээнд гарын үсэг зурснаар хоёр улсын хамтарсан комисс бүгд найрамдах Хятад ард улстай хил залгадаг аймаг тус бүртээ салбар комисс байгуулсан түүхэн баримт бий. Харин Ховд аймагт энэхүү салбар комиссийн дараагаар адуучийг томилжээ. Хил тогтоох үйл хэрэгтэй адууч их гүрэг үүсдэгсэн. Бүхэл бүтэн хилийн зурвастай болж цаанаас наанаас аль талдаа энэ одоо чухал ачаал бүгдтэй зүйл болсон. Адууч нь 1963 онд хоёр улсын хилийн гэрээний ёсоор хилийн шугамыг онцлон тогтоож, онцлон заасан цэгт дам ба хос баг нь босгож, дархан хилэм баттдах үйлсэд мөн хин түүхэн гавьяаг байгуулсан юм. Аймгийн намын хорооны товчооны хурлын 50-248 тоо тогтоолыг үндэслэн аймгийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга адуучийг Булган сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа Жаргалын зам нэгдлийн ерөнхий хорооны даргаар томилжээ. Манай Булган сум Улаанбаатар хотоос 1800 км, Ховд хотоос Ховдоос 374 км аслагцсан зам харга Уумуутай, Хөгжил дорой магадгүй тэр үчи бас одоо хариуцлага дэг журам баахан тааруу ийм байсан сум. Энийг адууч дарга авсан. Эрэгт нь бол Ховдын Булган сум чинь тийм сайн нэртэй сум байгаагүй байхгүй юу? Одоогоос 58-аас 60 жилийн урдх юм шүү дээ. Надыг 9-р ангид байхад энэ цагаан тал дээр хаагуурын гудамжийн явах уу? Хаан дээр ногоон байгуудамжийн байх уу? Энийг дагаад ирээдүйн Булган нутгийн хөгжил ямар янзтай болох уу гэдгийг алсаас харсан айхтаргүй. Энэ одоо Булган сум одоо ийм байж болохгүй. Цаашдаа бол өшин өргөжж ингэж хөгжин гэдэг асуудлыг боловсруулаад 14-15 жилээр төлөвлөжсэн байгаа шиг үгүй. Тухайн үеийн одоо улсын төлөвөө биелүүлэх, мал аж ахуй, газар тариалан, барилга, соёл урлаг бүхэл юмд одоо зэрэг анхаарч ажилласан байдгийн байна лээ.
Студент гэдэг бол дурсаж хэлье л да. Тэгэхээр студентыг тэр өнгөт чулуугаар янз бүрийн чулуугаар эвлүүлж хийлгэх тэр ямар уртнаас та цэнгэлт хүрээлэн бэ? Тэр студентыг та нар хардаа байгаа натур биеэр нь чулууг өрөөд тэр студент. Тэгээ дээр нь бас гялтхнуур одоо гялтхнуураар ингээ сайхан чимэг хийгээ барьсан. Тэр студент өнөөдөр бараг 62 жил болж байна. Өвсгөл соёлын тэмцлийг явж ялаа шүү дээ ирвч. Тэгэхээр чинь алуун газруудын тогтчуулсан энэ юу хийсэн байдлаар байрлуулдаг байлаа. Тэгтээ төв энэ стадион бол нэгдүгээр байрыг эзэлж ялаа. Ховд аймгийн Булан сумын Цэнгэд хүрээлэнг 1971 онд ардын хувьсгалын 50 жилийн он баяр наадмаар барьж дуусаад наадмаа хийж байсан юм аа. Тэгээ сүүл би Булган суманд нэг очсон л да бас очиж барилцаа том болцоодсон. Мөн л одоо тэр хүнийг л домог мэтэл ярьж байдаг. Би тэгээ доторх бахарч байсан. Тэгээ ямар сайхан одоо ингэж одоо аймагт одоо нодыг авахтал одоо ингээл хүмүүс домог юм шиг ярьж байдаг. Одоо энэ Булган суманд ирсэн бас л одоо ингээл хүмүүс ярьж байгаа юм. Ямар шиг хүнээр хөрөөлүүлсэн, ямар сайхан хүн бэ гэж би боддог байсан. Энэ Цэнгэд хүрээлэнгийн нэг сайхан онцлог байна гэхэд ногоон байгууламж бүхий. Энэ моднуудыг яг Цэнгэд хүрээлэнгээ барь дуусаад зэрэгцүүлээд модоо тарьж байсан. Өнөөдөр тэгвэл ямар сайхан сүрлэг өндөр ургасан чимэж байна сумыг. Тухайлбал тэр улаас. Тэр улаас чи Монгол дурддаг улаас биш. Одоо тэр Көктөхөн жимсний бүхэл бүтэн тэр зөвлүүдийг 1957 он Чимэд дорж гэж хөнгөрөөд одоо анх эхлээс өөрийн тавиад төмөрдөш байгуулад адуучхад энэ дээр бүр өшөөх уруухан заагаад ингэсэн байхгүй. Тэр улаасыг чинь Сибирийн улаас босоо сайхан ургадаг их гоё. Тэр Сибирийн улаас тарж эхэлсэн хүн адууч тарах байна. Тэр жимсний төглийг одоо жинхэнэ цаашаа өшөө гүнзгээрүүлж одоо айл бүхэн жимс тарж байгаа тэр бүх юмны суурь нь ерөөсөө адуучхал хийсэн ажил шүү дээ. Гудамж болгонд одоо мод тарьдаг, сургуулийн хүүхдүүд одоо энд бол маш их дайчлагдаж, иргэд одоо маш их сувайтанкаар одоо хийж байсан. Мод тарих, булган сумыг тесрэлгжүүлэх ийм ногооруулах одоо ийм ажил одоо их хийсэн үнэ л дээ. Сумын төвчийг сонин газар шүү дээ. Хайрхтаа. Их өлийн шороотой тийм. Тэнд мод тарихад усууд бид нэр өөрсдөө ухчихлээ шүү дээ. 10 жилийн хүүхдүүд бид нэр ухчихсан. Би ийм мурхан муу хэлэх нь хэлж илээсэн. Нөхөний ухаад модын тариад даавуугаа нуяад нэлээд дүүгээд тусам жилдээгээд явжсэн. Одоо ингээд миний дүү болоо тэр мод өөрөө хөлмөний миний дүү болоод явжсэн. Би 80 нас хүрч яхад тэр мод 60 гараад явжсэн. Энэ бол аавын минь Булан сумын ирээдүйн төлөө хойч үеийн төлөө хийсэн, үлдээсэн мөнхийн ногоон өв юм даа энэ. Алтай нөвөр говь гэдэг чи одоо тийм ч амар цаг уурын нөхцөлтэй газар биш шүү дээ. Халуундаа халуун, хөөтөндөө хөөтөн, зуд ихтэй. Тэгэхэд хаашаа ч ярилгүй тэр олон жилийн давтамж өгөх олон удаагийн зуудыг зөвхөн сум нэгдлийн дарга өөрөө санаачилж давдаг болохоос биш. Зүгээр хийхгүй ингээд одоо хий усан давхиж байгаа зуд болохоор бусдаас одоо юм уудаг биш. Энэ ч адууч суурин тавьсан. Хадлан тэгэл тэр нөгөө өвлийн зууд те тэгээд малчтаар энэ төрх яваад аавч гэрэн бараа харддаг юм байсан. Тэр аимшигт зууданд бүр зүрхэн ноцсон байдаг юм билээ. Тэр бүхэн аамын тэр гэр орны бараамаар шарахгүй шүү дээ. Тэр л хэдэн маллынхаа хонос, малчтын хоност явж байсан. Тэгээ 5 жил дараалан мал өсөж улсад байр ажиллах нэг асуудал. Тэгээ мал өснө гэдэг чинь ард түмнийг одоо баяжуулж байсан. Тийм учраас тэгээ одоо бас ард түмнийг ядуурлаас аргасан байх, ажилгүй бүх хүмүүсийг ажилтаа болгосон байх. Энэ бол өнөөдрийн төрийн бодлогыг адуучгаа тэр цаг үед хэрэгжүүлжээ.
1964 онд Булган сумын нэгдлийн даргын ажлыг хүлээж авсан Дарвида малаж ахын үйлдвэрлэлд ач холбогдлоо өгөх Эндэртийн замыг засах яггүй хүнд ажлыг эхлүүлсэн юм. Энийг ч одоо зүгээр одоо ас улаан уул чулуу байсан шүү дээ. Намар зүүнд одоо мал жоох явна. Өшөөний явахын аргагүй. Юу машаа явах юм битгээд одоо мөртэй хүн явдаг ийм зам байсан шүү дээ. Түүнчлэн Ховд аймгийн Булган сумын Цахиртын хисаанаас Эндэртийн аршаан хүртэл хадан хисаа, хадасаг, хажуугаар нь Булган гол имжээрлэн урсах хүнд хэцүү газар зам тавих ажлыг гүйцэтгэсэн нь ард түмний дунд домог болон үлдэжээ. Булган сумын торгуудуудыг зинхэн хөдлөж зассан гэж булганы торгуудууд одоо бүгдээрээ дурсаж ярьдаг байхгүй. Энэ гараараа булганчууд хөрзөн бариад жотон бариад орсон. Мэдээж одоо дэслэгийн хүн ажиллаж байсан. Тэр хүн бол энэ хатыг бол нүхлээд дэслэгийн материалыг хийгээд дэлбэлээл тэгээд болон голоор нь урсгаад дээрээс нь зам тавьж ирсэн. Яруу найрагч Сүрэнжив нэгэн цагт Эндэртийн замын тухай ёл шүлэгтэй хада хагалж зам гаргаж хат зааж завсар оруулжээ гэж бичсэн бол олон хөлхөж он цаг үлрэн отсон өнөө цагтч очиж үтсэн хүнд хэрхэн яаж бүтээж чадсныг нь гайхширхаас өөр хэлэх үг үнэндээ байхгүй. Тэр хавцлаар ингээ явж хахад тэгээ доор уляасны ороо тэгээ доор харагддаг, ус нь урсж байдаг. Тэр аимшигтай том замыг бариулсан энэ бол энэнхүү том төвх. Тэг энэнхүү том төвх. Хамгийн гол нь цаана Эндэртийн аршаан байна. Ялгаа батхан байхгүй. Бэлчээр сайтай, мал таргална. Шинэ бэлчээр нэ. Тэнд очиход бол богино зам тулах хэрэгтэй байсан. Энэгээр чинь зөвхөн одоо цусны гарах нүүдэл биш үгүй. Энэгээр чинь модон тээвэрлэн, ноос арь ширээн тээвэрлэн, хойд байгаа Булган сумаасаа тээврээ хийн. Бүх одоо олон талын өр өгөөжөө өгсөн. Буян хишгэ хайрлсан ийм зам болсон юм. Аав минь Эндэртийн замыг засаж тавихад би хайргүй махран зүтгэж нөрийнхөө хөлөс хөдлөмөр гарган ажиллаж хэлсэн үг чанга хатуу шаардлагыг минь биелүүлж байсан ажилсаг булганчууд торгууд төмнө тэр цаг үе нутаг орноо аав нь мартдаггүй юм да. Тэднийхээ гарамгай хөдлөмөрт нь үргэлжид баярлан бахархаж байдаг. Одоо ч миний зүрх сэтгэлд ямагт байдаг гэж насан буурал болсон хойнооч ярьж байсныг хүү болсон миний бие энэ олон жилийн дараа харж байхад өөрийн ирэхгүй л самсаа шархирч ансгаж хийгтэн. Булган сумыг одоо хөгжүүлэхээс гадна энэ Алтаа сум одоо Үйнц сумыг одоо бас хөгжүүлэхэд бас их анхаарсан. Жишээ нь одоо Маамс станц гэж байсан. Маамс станцаараа одоо тэр малын тэжээл хадлан одоо бэлтгэх ажлыг маш сайн зохион байгуулдаг. Эднийг их зангидж үүрэг чиглэл өгдөг. Ийм учраас одоо баруун гурван сумын одоо Алтаа сумын дарга одоо Баяраа, Үйнц сумын дарга Мөөшар гэж мундаг дарга нар байсан. Эднэр чинь одоо хоорондоо их гар нийлж сайхан ажилдаг. Ингэж одоо энэ малын тэжээлийг одоо их мундаг бэлтгэдэг. Ийм одоо мундаг байсан. Энэ бол надад одоо мартагддаггүй юм аа. Тэр социализм үйлддэг сум нэгдлийн дарга гэдэг болно шүү дээ. Тэр ноос, ноолдор, сүү, мах, төлгөө норм гэдэг чинь усаас өгчдөг. За тэгээд төл бойж болно, өхөлгөө байлгана гэдэг асуудал бол их чухал байсан юм шиг байна. Тэгэл аав чинь тэрний төлөө зүгээрээс энэ гэр тогтохгүй л тэр хөдөө гадаал ирнэ. Баргаа тэр өглөө гараад хаашаасан тэр баргаад явсан ингээд хамгийн том юм бол ерөөсөө одоо нэгдэл гэдэг айлыг бэхжүүлж, нэгдлийн одоо мөнгөн орлогыг нэмэгдүүлж, малчтын одоо хөдөлмөрүүдийн хөлсийг их нэмэгдүүлсэн, өр ширгважсан, урт богны зээл байхгүй, эдийн засгийн хувьд бэхжүүлсэн. Ард түмний аж амьдралыг их сайжруулсан. Улсын ундраган үл дүндрэх үүрэгтэй зорилтуудаас онцгой анхаарах ёстой ажил гэж бий. Өвлийн хахир хатууд малан тааруухан ондордог, тоо толгой нь үргэлжид цөөрдөг, малчдын төдийгүй удирдлагуудын шүдний өвчин бол
мал өсгөх улсын төлөвлөгөө байжээ. Адууч дарга Булган сумын даргаар очиход энэ асуудал их том анхаарлын тэмдэгтээ хിവэрэл байлаа. Харин тэрээр ажил авсан он жилүүдээс эхлээд 1965 он гэхэд мал өсгөх улсын төлөвлөгөөг аймагтаа хамгийн өндөр үзүүлэлттэй биелүүлж 1967 онд улсын тэргүүний сум болтлоо малаан өсгөж үгээр зогсохгүй. Улсын төлөвлөгөөг 5 жил дараалан 5 төрөл дээр нь давуулан биелүүлж ирсэн нөр их зүтгэлийнх нь арилшгүй улам өр Ховд аймгийн Булган суманд үлджээ. Малыг одоо отод гарах асуудлууд байнга биеэрээ явна. Ирээсэл дараагийн айлд ороод товчхон тодорхой яриад өөрийгөө дандаа нь одоо бичлийг шалгаж ингэж явдаг байсан. Булган сумд бол энэ көдөө гадна ингээд явж байхад өвчтөй хүн тааралдвал машинаараа л одоо хөргүүлчихнэ. Өөрөө морин наал хоон ясны явна. Ер нь манай аав тэр машиныг ер нь баг ундгүй байсан шүү дээ. Ерөөс бид чи одоогийн дарга нар хүүхдүүд бол амар байгаа шүү дээ. Бид нар унтах мэт аав их цөөх ундаг байсан. Тэгээ манай аав чинь их тийм явган алах дуртай. Өөрөө дандаа явган алах нь аль эсвэл ерөөс ойр хавийн тэр моцигтой хүмүүсийн ардан суугаад явдаг байсан шүү дээ манай аавч ерөөс. Сумын төв дээр ичгээд тэр айлд бол тийм гурал тийм будаа дутуу байна. Одоо хөргөж өгөөл өөрөг даалгавар өгнө. Хүмүүс бол хөргөж өгнө. Тэгээ сургуулийн дотор байраар явна. Тэрний хүүхэд, энэний хүүхэд аль чинь утал ямар азтай байна. Тэ үүддэг шалгадаг. Хүний тэл их анхаарал халамжтай байна. Хоёр айлын орон сууцгад барилаа Булган суманд. А дарга Б дарга хоёр орох юм гинэ гэл. Бид ч хүүхдээ болохоор одоо байшинд орж амьдрах гэж байна гэл. Учиргүй баярлахгүй юу? Тэгэл тэр байранд ордог бол одоо хизээ дуусах юм бол яг миний хичээл явдаг замд хараад баясаад баярлал байс. Чи нэг мэдсэн чинь гадаа нэм том гэдтэй авгаан нар ингээд сууж явах юм. Нөгөө байшин чи ашиглалтанд орцсон. Зочдуудлын цэвэрлэгч гэдэг хүүхэн тэнд цэвэрлэгч хийж байна. Тэгэд өө та энд юу хийж байгаа юм энд юм гэж. Гоо одоо ингээд имлэгээс цэвэрлэгч өгөх ингээд тэр болтол би ингээд сууж байгаа. Яас төрөх эхчүүдийн байр болгоцсон шүү дээ энэ чинь. Тухайлах юм бол эхчүүд ямарч байр гэж их буянт ажил одоо анх санаачилж хийлгсэн байгаа юм. Жирэмсэн их төрхөөс 14 хоногийн өмнө нэгдлийн эхчүүд ямарч байранд авчирж тусгайлны асрамжилж эмчилж эдгэрүүлээд төрсний дараа бас авчир тэр эхчүүд амарч байранд авчир 7 хоног одоо асарч тооглоод тэгээ нэгдлийн даргын машинаар хүргэж өгөөд хотноос нь өөрт нь өмчилж шөлний хөнөөгдөг байсан байна. Аавынхаа тухай сайн сайхныг сонсож бүр ингээ хөөрөөд огшдог үе одоо зөндөө одон байсан. Аймгаас төлөөлөгч хурц ирэн тим юмны авраг болсон. Тим юм танаа төрүүлсэн. Авдим бол ингээ аймгийн хөдөлмөр сонин одоо усын хэвлэлүүдээр гараад ирэн. Тэр чин тэр үед хэвлэлээр мундаг хүмүүжиж илээ шүү дээ. Тэгэл аав ингээд гарцсан маргаа нэг сонин гिचэн барьж авал хэрэгтэй даа. Тийм. Аав тоохч үдэр юм. Тэгээ тэр одоо 67 онд одоо Монгол улсын тэргүүний сумаар шалгарав шүү дээ. Монгол ардын хусалт намын төөрөн улс төрийн төвчөөний гишүүн сайдрын зөвлөлийн нэгдүгээр болгоч дарга ловсон гэж гардуулсан. Ямар шагнал улс төрөөсөн учраас үрд халагдах туг өгч мөнгөн шалгардуулсан. Энэ бол одоо Ховд аймгийн Булган сумын 60 зам нэгдэл улсдаа тэргүүлсэн тэргүүний сум болсны том баримт түүхэн гэрч юм аа. Тэр тэргүүний сумын дараачийн давтамж нь бас одоо 2-3 жил урд дахиад тэргүүний сум боллоо шүү дээ. Энэ бүхний дэвсгэр шүүрний бол адууч хотод холбоотой байхгүй. 1973 оны 3 сарын 7-ны өдөр мөн одоо сумын клубт нэг том баярын хурал болсон. Нэгдлийн ажил ус бүхэл үзүүлэлтээр мал аж ахуй, газар тариалан одоо соёл, сумын төвөд огчуулах, зам барилгын ажил энэ бүх зэрэг ажлууд сайн үзүүлэлттэй байсан учраас бүгд найрамд Монголд болсон ардын хурлын төрүүлсэн зарилгаар Булган сумыг алтан уцаатаар шагнасан байдгийг. Аймгийн Булган суманд алтан гад содон хүлээлгэн яслал болж байна. Хамгийн уртлыг нь сууж ирсэн. Аавд маань гардууд өгсөн. Аав ингээд тогийн нүмсэд ингээд авч хаад бүр ингээд яг миний нүднээс бүр өөр ирэхгүй нүдс гарч ирсэн. Өнөөдөр Булган сум 3 одонтой болчихлаа. 3 одны аавууд нь алтан гад содон адуучийг авч ирсэн одоо шүү дээ. Тэгэхээр энэ нэгдлийн улаан түгэнд 4-5 удаа улсын одоо тэргүүний сум болж олон удаа улсын хэмжээнд уралдаан шалгарч мөнгөн шагнал авч улаан туган дээр алтан гадс одон нэгдлийн улаан туг шүү тэр чинь одоо нэгдлийн одоо тамгатай тэмдэгтэй.
ард түмэн домогт адууч даргаыг А дарга минь гэж өдий хүртэл хүндлэх нь олон түмнэ гэсэн энгийн бодолтой хүн байсныг эрх биш нэг сануулнаа. Ингээд одоо бодоход аав маань ингээд харагддгийг нэг алаг морьтой. Тэгээ алаг морьтой А дарга гэж нэртэй. Сүүлдийн адуу дарга ард түмнэр одоо хүрээлэгдээд адуу дарга гэж хэлхээ байгаад А дарга гэж нэрлэдэг гэдэг болсон. Хамгийн сайхан хүндтэй юм нэр. Ээлжийн амралт гэж байтугай хагасан бүтцэнсэнд байдгүй шүү дээ. Үгүй яа тэр би заримдаа бод. Яаж хүн тэгж босгоор нь тэгж ажилт юм бэ те? Тийм ээ. Адуучийг амралтгүй ажиллаж байсныг түмэн андахгүй хэлнэ. Тэрээр амьдралынхаа 12 жилийг сум нэгдэл торгууд зон олныхон сайн сайхны төлөө цаг наргүй би хайргүй зүтгэж төлөвлөгөө зорилтоо давуулан биелүүлэх чанга хатуу амлалт авч байжээ. Харин энэ амлалтаа биелүүлж 5 дугаар 5 жилийн төлөвлөгөөг 4 жилд ханган сум нэгдлийн алдрыг амжилтаар мялаалгаж сая жинхэнэ гавьяаны хаан амралтаа авсан. Аавын тэр одоо эх орныхын төлөө өдөр шөнөөгөө тэр халах бол энд тэр морин барыг тэр хөлийн асуудал байна. 1963 хөлийн багам буцаж хөлийн жумттай аманд явсан. Энэ эх орны хүндтэй хариултын өөрийг биелүүлж одоо санаа зовхоо ажиллах энэ нөхцөл болцыг миний ээж мөрөдүүлж өгсөн. Манай ээж усын зөө хангаа илжин халахгүй байхгүй юу? Тэдний гэр хүүхэд шуугсан өнөр өтгөн айл байсан. Адуучхан авгаа гэдэг цайвар сарайтай ирж дандаа боорцог хийдэг. Бид их эцгээс харуулал да. 4 охин 6 хүү. 10 хүүхдээ өсгөн хүмүүжүүлнэ гэдэг аюу хэцүү шүү дээ те. Тэгэхэд аав ар гэртээрөө санаа зовдөг байсан. Манай ээж айгүй ажилсаг, юмхнаар юм хийдэг. За мэдээж ганц аавын цалингаар амьдрын шүү дээ. Бид нар бол өсөж байхгүй. Тэр хонь гаргаал гидс мэдс чинь их гой цэвэр, их гой нандиг, их гой цэвэрлдэг байсан шүү дээ. Манай ээж гой арилгана. Тэгээд бидний хоол унд ирнэ хүнээс дутхгүй сайхан хийчихнэ. Тэгэхээр алтны дэрэгт гуй шарлна гэхээр одоо бид нэр ээжийнхэн нэг 10% л авдаа гэхэд бас нөлөө байдаг юм байна гэж боддог. Тэр хүний өргөж харж тийм ээ. Ер нь хааж авсан бидний одоо энэ хоёр ихч байна. Манай том охичуд дэндүү цэвэрч дэндүү юм баг. Энэ бол одоо ээжийн л ачууд. Маш их цэвэрчин юм байх хэвээр. Тэгжээж 10 хүүхдийг ээж маань эрүүлийн кингтон хосгож ийсэн. Тэр үчиг өвчин зовлон маш их байлаа шүү дээ. Кор, салхин цэцэг, коклюш гэдэг юм чинь зүгээр ингээд хавтгаагаар нь сумын хүүхдүүдийг аймгийн хүүхдүүдийг хавтгаагаар хэвдүүлдэг юм байсан. Тэгэд ээж маань ямар их үнэнч хүүхдээ одоо зөв хүмүүжүүлэхийн анхны алхам л аяга зөв барих, хоолоо зөв барьж идэх, эрүүл хооллох гэдэг юм дээр ямар их анхаардаг байсан бэ? Ер нь тэр манай тэр ээж чинь тэр ховдын болгонд тийм А дарга их нэргээл их нэртэй хүн байсан шүү дээ. Аюу нэр хүндтэй хүн байсан манай ээж чинь. Ерөөсө бид нар битгийгэл манай аавд аюух тийм бас зөвлөмж хилдэг хүн байсан манай ээж. Аавч хилдэг байсан. Та нар ихэ хайрлж яваарай. Миний энэ сургууль төгсөхийг энэ хоолнд та нарыг өсгөхөд чинь хэн үлээсэн? Ээж чинь л хүргэсэн юм шүү дээ. Та нар ихэ хайрлж яваарай гэдгсэн. Худал хурмагд үнэн дург манай аав бол. Ер нь одоо манай ах нар чинь юмд хичнээн дайчин. Нэг юм ингээл яг аав шиг байхгүй юу? Нэг юм зүтгэчгээр тэр дуусгаж яж салдаг. Одоо манай тунгаа ихч байна, манай энэ гамбаа ихч энэ төр чинь манай тунгаа ихч бас бүр аавыг бас дэндээ дураасан юм шүү. Айгүй шудрах штэ. Бүр ерөөсөө тэр худал хуурам юмтай бол ер нь эвлэрэхгүй штэ. Айгүй манай энэ гамбаа ихч тэр чинь айгүй тийм шудрах шулуусууд штэ ер нь бол. Би чинь тэгж худал хуурамг хэлж чадахгүй шууд ер нь хэлж штэ би бол. Тэгэл айгүй ер нь тэгэл ад үзэгдэх хүн штэ ер нь бол. Манай том их юм бол эдийн засгийн дээд сургууль төгссөн. Сахи эдлийн үйлдвэрт ороод ганцхан тэр байгууллагатай 35 жил ажиллаад гарсан. Манай ихч сургуулийн багш 42 жил 8 сар ажиллаад гарсан. Би эмчээ хийж гаал гарсан. Багшийн дээд сургууль манай дүү талигаш дүү маань офицерийн сургууль төгсөөл гарсан. Биднээс бол одоо ингээд хувийн аж ахуй хөөцөлдсөн энэ зах зээлд ер нь байхгүй. Тэгэл үн явах тэгэл одоо тэгээ зах зээл хөл нийлүүлээл
хоосоо онохгүй тэгээд сайхан л амтэрч. Ер нь их багасаа аавын тэр одоо үлгэр жишээ хүмүүжил бидэнд их багаас нөлөөлсөн. Аав минь дутуу хийсэн ажилд дургүй. Ажлыг аав минь дандаа төгс гүйцэд чанартай их дандаа ажилттай тэгж ярьж шаардж байсан юм байлаа материал уншихад бидний хэлжсэн. За дутуу юм хийж та нар гойролдваа гэж. Ер нь бид нар хоорондоо ч ер нь ярьдсан л да. Ер нь аавын тэр шудраг хөдөлмөрч тэгээд дээрээс манай ээж чинь их тийм одоо нэг гүйлгээ ухаантайч гэдэг юм уу да тий. Хүний ив их олдог. Тэгээ айгүй тийм зарчимч тэгээ их нямба ажилласан хүн байсан шүү дээ. Тэр бол манай бидэрт үлдсэн байдэн шүү дээ. Жохон ч гэсэн одоо басгүй ах чинь одоо хичнээн дайчин. Нэг юм ингээл яг аав шиг байхгүй юу? Нэг юм зүтгэчгээр тэр дуусгаж салдаг. Тэр үнэн аав тэдэн тийм шагнал авсан гэхэд биш тийм ээ. Бүр тэрийн бүр үнэн сониг хичнээн жаны үнэн сониг эргүүлж сууссан. Тэгж юм үнч хийсэн чанар нь аавын тэр юмны уухгүй хөөцөлддөг бүр тэр юм л манай басгууд л шингэцсэн юм байна л. Үнэн сонин манд гарснаа би мэддэг юм л да. Мундаг одоо юм багш байлаа тэгээд. Тэгсэн харин бас хүн нөгөө аавын тухайн материал байж захта тэр сонингийн материалыг олоод ирсэн байсан. Пөөх таа чин бүр хар 17 настай байж захтал шилдэг цэцэрлэгийн багш бол шалгарч ирсэн байж тээ. Тэгээд үнэн сонинд гарч ирсэн мэргэд. Европын аваргаар би олон улсын хэлбэн шүүгчл ахны хуулиа за ингэ байдал хүндэрлээ намайг болиулсан. Маргааш ниснэ гэж яхта орой 16 цаг 15 минутанд шийдсэн. За тэр басгүйг нь явуулагч. Тэр хүн чинь тогтоолноор 21 онцсон байж тээ гэж. Ингэж ашгүй үнэн нь олдож явсан. Явхад аамаа дэгсэн. За миний хүч хичээн шүү. Харин инх тусам чи дээр зэрэг авчраа шүү гэж. Тэгээд шалгалтад 7 өдөр ажиллаа тэгээд эндээс би том зэргийг авсан. Тэгэл гитэ орж ирэл хамгийн өндөр аамын үнсэл ашгүй нь болж байгаа одоо нэг их байсан юм гэж тийш хэлсэн. Тэрээс нь санаас гардаггүй. Аавгаа баярлуулсан түүх миний төвд би бол их муу харсан шиг байна. Ээжигээл жаахан урт нашлуулсан бол гэж боддог юм. Тухайн үед нь тэр өдөр болгон одоо гомддаг юм даа би өөртөө бол эмч усныхаа гавь байх болсон бүгж. Дэмбэрл эмч над юу гэж сайд цагтал би тэр биелүүлэх гэж боддог. Энэ нь л би их харамсдаг юм да. Би эмч юм шүү дээ. Тэгэд хүн чи тэгээ хийцгээ мөнхийн юм шиг санд юм билээ шүү дээ. Ер нь бол. Ээж юм тэгээд 62 настай одоо чаавас таал төгсөн. Одоо бид нэр үнэхээр харамсдаг. Тэгээ их сони юм билээ. Би оюутан нэгдүгээр курст байж байхдаа би ээжийг алдсан. Тэгээд залуу байхад хүн их юм боддгоо юм билээ шүү дээ. Би тэгээд тухайн үед харамссан уулал энд ирж ажил явуулт нь орчоод тэгээд буцаал тэгээд баг хөдөлчгөн тэнцээ очоод нэг сарандаар би мартчихсан. Гэтэл би энд аавгаа 90 онд өнгөрснөөс хойш баг бүтэн жил шахав ингээл нэг цоо хүмсэн эрэхтэй настай хүн ахаар л аа бодогдоод аюу байдал харагдаад идэгсэн шүү дээ. Аав өнгөрсний дараа 1-2 жил мөн ч юугүй байсан дээ цагаан сар гэдэг. Тэгэл хөөш тавина шиний нэгэнд уйлдахгүй шүү. Гэл тийм л байл. Наавичийн одоо энэ хэл захиж байсан захиас хүмүүжүүлсэн арга барилаар хүмүүжсэн бид бол үнэхээр аавжидаа барахлгүй яа. Өнөөдөр одоо ингээд нэг их эцгийн одоо 3 гавьяат ардын цолтон. За дээр нь би одоо энэ дэлхийн холбооноос Монгол хувь шигэнд намлаа. Энэ нөхөл миний аав ээжийн ач буй гэж боддог.
тэдний 10 хүүхдтэйгээс Монгол улсын гавьяат багш ган тогтох, ардын багш гавьяат тасгалжуулагч дэлхийн алдрын танхимд өргөмжлөгдөн залагдсан, Монгол улсынхаа нэрийг томоор тодотгосон анхны хүн бас хүү. Монгол улсын гавьяат тамирчин, Монгол улсын начин баатар хүү. Монгол улсын чөлөөт хүүхийн спортын олон улсын дээд зэрэглэлийн олон улсын шүүгч баасан хүү зэрэг алдартнууд цөм адууч гэдэг айлын хүүхдүүдээ. Ерөөсөө хүний одоо хамгийн үнэлж болдоггүй асар хүнцэнтэй юм бол сэтгэл. Сэтгэл. Сэтгэл зүтгэл хоёр. Тэгээ сэтгэл нь үлдэнэ гэдэг чинь биеийн мөнгө хүрдэг, зүтгэл нь үлдэнэ гэдэг чинь бүтээл нь мөнгө хүрдэг ийм л өстэй юм байна шүү дээ. Тэгэхээр адууч даргын тэр агуу их одоо домог болсон хүний тэр сайхан хүний гэсэн күнлэг сэтгэл, тэр хөдөлмөрлөх шударга одоо тэрний бүтээй гэсэн сэтгэл нь үлдсэн би баярлалаа. Адуу дарга дараачийн дамжиж ирсэн үеийн дарга нар энэ хүний тэр чиглүүлж өгсөн юмар явж яана гэж хэлэхэд бараг буруутах. Тэгээ одоо ой төнд буухгүй байна. Одоо шинэ цагийн залуу дарга. Магадгүй үн цэн нь улам алдарч суларч байгаа төрийн шагнал төөрч бүдэлж, жинхэнэ эзэндээ очих жим мөрн бүдгэрсэн юм биш байгаа да гэж ч бодогдох. Хөдөө гэрт юм чинь бүх юм хилэн далангуй тэр өрөөнд ороод энэ өрөөнд ороод гэх юм байхгүй юм чинь. Тэгээд аймгийн даргамчид тэгээд голдууд нэг аймаг тамталж байсан дарга нар орж ирээ тэгээд аав юм ингэрлээд. Тэгээд за чиний энэ одоо томорноо тодорхойлт явцсан гэдэг. Тэгээд нэг мэтгэд аав юм баатар байхгүй л болчихсон. Байсан. Тэгээд тэр одоо бодоход нэг матаа өтэ атаж өтэ гэдэг юм байсан гэдгийг би өөр маш сайн мэднэ. Адууч дарга чинь Монгол улсын хөтөлбөр баатар байхгүй юу? Ард түмний донд одоо ингэж одоо хөгжчихэд их амаа барьж ярьдэн штэ. Манай аав бол нэг харантаа авч үзээгүй. Тэгж хомсолж үзээгүй. Дэг үзээ цааш эзэмт юм шүү. Тэр олон дарга ажиллахдаа зарим одоо хүмүүсийн хэлдэн штэ. Цүнх барьж ирээ чиргүүлтэй машинтай ачаа буцлаа гэж. Даргыг ирээ буцахтаа 10 хүүхдээ наваад одоо Исмаилийн ногоо машинаар даргыг явууллаа гэдээ одоо ярьдаг байхгүй юу? Боддоо. Аавтай минь яг нэг үед сайхан хөдөлмөрлж исэн, яг л нэг зэрэг занданд ажиллаж исэн. Магадгүй ааваас арайч доогор дандаа тэгж улсын тэргүүний болж байгаагүй хүмүүс баатар аль болцсон байхад л миний аав яагаад авдгүй юм бол доо гэж би боддог. Дэндүү бас тийм ажилсаг, дэндүү тэр өмнөний төлөөл явж исэн хүмүүс. Заримдаа бас харамсах сэтгэл төрдийн өмнөний нэрээ. Энэ хүн бол энэ ажлынхаа үр дүнг одоо төрөөр үнэлүүлээд манай хөдөлмөрийн баатар одоо болцдоггүй юм байх таа гэж би амьд сэрэн байхад нь одоо байг бодож явдаг байсан. Надтай ярилцаж байсан булганы олон торгуудууд үгүй энэ одоо адууч даргыг одоо нэг баатар болгодоггүй юм байх таа гэж булганы олон хүн одоо ярьдаг байсан. Бид нэг тэгээд сайхан амьд гэж байгаа аав юм боо юм л гэж одоо тэгжил сэтгэлээ тайдах гэж шүү дээ. Би гавьяат аваад энэ тэгээд одоо ийм гавьяа багс учраас энэ хүнд гавьяат өглөөгд уншдаг шүү дээ зарлиг. Тэгэхэд би тэгс яана аваад таныхаа яг өөрөө дотроо ярьж байгаа тэнгэрт байгаа аав ээж тэгэл ярьд юм байли хүн хамгийн түрүү ээж авдал энэ чинь бахархаж баяр багтлын гомдол тэмцээний нулимс тэнд гардаг байхгүй юу? Нуух юм байх би нулимс тавьчихсан юм аа. Нулимс тавьчихсан юм аа. Яг энэ үхэндээ гэхэд зарим үед ягач юм ширээр шахаад босдог байсан би ус гэдээ босдог байсан. Манай ихнэн гайхдаг чи юу болоод байна вэ гэж. Манай редактор данзан маань уншчихад арайчтэй л гэдээсэн манай данзан бол. Арайчтэй л гэдээсэн данзан бол. Ингээд аавынхаа одоо тэр ялангуяа Ховд аймгийн Булуун сумлыглан дээр 12 жил ажиллаад тэр 12 жилд хийсэн ажлын дээр амжилтыг ингээд хараад уншаад бодит баримтын түүхэн баримтыг уншаад явж байхад бол хүүгийн хувьд нэрээ үнэхээр их юм бодогдсон шүү. Зарим үед одоо нэрээ юу ч гэж хэлмээр юм дээ. Тэр номог ч уншаад бүр хэд уудаа үйлсэн. Би охин мөрлөө аавгаа мэддгүй байсан биш тэг би хэд дахин уйлалгаан багч руу яриад. Миний аав ийм их хийсэн байхад би өөрөө мэддгүй байсан биш тэг гэл тэгэл би харамсчихсан байхгүй юу.
Гэхдээ 90 сар бол амьд сэрүүн байж хахад нь би 40 жил хамт амьдарчаад би яагаад ааваараа би тэр өөрийнх нь тэр хийсэн бүтээсийг би яагаад ярилдгүй байсан бэ? Би өөртөө аюу харамсаж ирсэн шүү дээ. Тэгээ би өөрөө мэддгүй аюу их юм мэддгүй байсан бил аавынхаа талаар. Аавынхаа тэр нарийн өстө мэддгүй байсан юм байна. Тэг би ч аавтай тэг би аавынхаа номыг би 3 удаа уншлаа. Ийм хүний үр хач болоод явна гэдэг бол үнэхээр би үнэхээр өөрийгөө тийм азтай хөв гэж боддог. За би ч ялгаа байхгүй. Би надтай адилхан бусад үеэлүүд маань, ах トゥ нэр маань тийм ээ өвөгийн маань бусад ач гуйч зээнэр маань ч гэсэн өвгөрөө бол үнэхээр бахархгүй байхын арга байхгүй юм бэлээ л дээ. Унших хүрээд одоо нүдэнд харагдаад байна. Яг унших хүрээд л нүдэнд хараг. Хэлж байгаа үг, явж байгаа явдал, дүр төрхөн ингээ ботход байг нүдэнд харагдана. Би дан зурагч хүн биш юм да. Би зурмаар байна. Данч миний сэтгэлд тэр чигээрээ ургаж үлдэж. Миний сэтгэлд л байна. Ховдын өндөр улаан уулаас, ховд нутгийн зан олноос, ховд нутгийн тэр өндөр уулаас шантуудаг сангийн хэрмээс адууш дараа ямар хүн байсныг асуугаарай. Тэд хариулна. Энэ доржийн адуучийн босгүй гэх мэтээр хэдэн үеэр үргэлжлэх овгуудмын том шаштар юм аа гэж би хэлэх гэж байна. Монгол хүний эх орон газар нутгаан гэсэн үнэн чи сэтгэлийн зүн доржийн адуучид байсан юм. Ялангуяа түүний төрж өссөн баруун хязгаарын газар нутаг булган сумын ховь заяа хөгжилд хөтөлсөн он жилүүдийн ард адуучийн торгууд төмнэн гэсэн өөр юмсэг сэтгэлийн гал дүрлзэж байсныг түмэн андахгүй. Адуучийн асгаруулсан хөлсний үнцэн цуцшгүй үйл хэрэгүүд нь эх орон чөхүүгийн итгэл зүтгэл байсныг мартах учиргүй. Түүний цохилох зүрх, лугших судас, зүтгэл сэтгэл, үнэн ч хөдөлмөр нь ард түмний дунд үрд мөнхөд үлдсэн юм.